үнцэн үлдэх өв бүтээдэг барилгын салбарт үн шууртай, үлдэцтэй, хизээж хуучирдаггүй мэдлэг мэдээллийг шингээсэн шин сэтгүүл мэдлэж өнөөдөр ч эрч хүчийн алдалгүй 150 дахь дугаараа уншигчдаа хүргээд байна. За бид ингээд вебсайт хийгээд явж явах явцад бас яг нөө хуучны компанийн захирлууд маань цаасан хэвлэлийг маш их асуудаг байсан. Тийм учраас бид яг уламжлалт яг энэ хэвлэл мэдээллийг хэрэгслүүлэх сэтгүүлийг гаргая гэд 2010 онд гаргаж ирсэн. Гол нь бидэрт нөгөө итгэж барилгын маань сэтгүүл дээр зар сурталчилгаагаа мэдээлэл өгч байгаа тэр хүмүүсийн хувьд бол манай сэтгүүл барилга сонирхдаг хүнд очно гэдэг бол хамгийн чухал зүйл байсан. Тэр нь одоо үнэтэй очно, үнэгүй очно тэр нь чухал биш. Харилцан одоо хамтран ажиллаж байгаа энэ байгууллагын маань итгэлцэл тэдний одоо энэ хамтын ажиллагааны үр дүнд яг энэ сэтгүүл өнөө хүртэл 150 дугаарыг гаргахдаа нэг сар тасраагүй ингэж гарснараа бол бидний хувьд бол бас энэ сэтгүүл амжилттай болох бас нэг үндэс болсон гэж боддтой. 15 жилийн хугацаанд бол бид улс төрөөс хараат бус барилгын салбарын бараа мэдээллээс хол байхыг одоо гол чиглэлээ болгож ажиллаж ирсэн байгаа. Гэрэл гэгээтэй мэдээллийг түгээх, за тэгээд салбарынхаа одоо эрдэмтэн мэрэгдийн дуу хоолойг, мэрэгжлийн хүмүүсийн дуу хоолойг төрийн байгууллага одоо шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх чиглэлд бол үндсэн чиглэлээ болгож ажиллаж ирсэн байгаа. Барилга хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төвтэй хамтраад салбарын одоо барилгын одоо 12 нэр төрлийн гол нэр төрлийн барилгын материалын судалгааг бол сар болгон гаргаж ингэ сэтгүүлээрээ дамжуулж зарладаг болсон байгаа. За 2020 онд одоо тэр ковидын хөл хорионы үеэр бол бид нэр яг сэтгүүлээ онлайн руу шилжүүлээд заавал цаасан хэвлэлээр биш одоо тэр төлбөрөө төлөө татаж авдаг хэлбэрлөө олоо шилжүүлсэн байгаа. Барилгын салбар бол тэр чигээр хөгжлөгдсөн салбар. Тийм учраас төр хувийн хөгжлийн хоорондын уялдааг хангахад ямар нэгэн мэдээллийн хэрэгсэл бидэнд дутагдж исэн энэ орон зайг барилга цагийн сэтгүүл маш амжилттай хэрэгжүүлж байгаад бид баяртай байдгийг. Манай тэр сэтгүүлээр тавьсан мэдээллийн дагуу манай сэтгүүлийг олж уншсныхаа дагуу бидэнд хандаж энэ одоо өдөр хөрөнгө оруулалт хийхэд ямар боломжтой байна. Ингэж одоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст мэдээлэл дамжуулж тэр мэдээллийн дагуу тэр асуудлыг хөндсөн хүмүүстэй уулзаж холбогддог ийм сайхан гүүр болж өгж байгаа нь хамгийн том ололт. Оросд байдаг, ер нь бол Польшид байдаг сэтгүүлүүд бол ягаад Монголд байж болдгүй юм болоо гэдэг гадаадын үзэсгэлэнд явахаараа, гадаад руу аяллаар явахаараа бид нар харддаг байсан. Монголд барилга юм нэг сэтгүүл үүсгэн байгуулалтууд бид нар хамгийн түрүүнд хамгийн сайн байршил дээр манай компани реклам сурталчилгаа байрших ёстой гэдэг хамгийн анхнаасаа бол хамтарч ажилласан. Үзэсгэлэнгийн үеэр тараагдах сэтгүүл дээр фокуслож нийлээ реклама байршуулдаг. 2 сар, 3 сар, эсвэл бол 9 сар, 10 сарын сэтгүүлүүдээр бид нэлээд их өөрсдийнхөө мэдээллүүдийг өгдөг, шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулдаг. Тэр нь бол худалдаа авагч нарт бол хэрэглэгч нарт бол нэлээд хүрдэг байх гэж бодож байгаа. Барилга үйл хөдлөлийн тухайлсан сэдвээр олон жил тэр тусмаа 15 жил ингээд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад дугаараас дугаар хүртэл хүмүүс хүсэн хүлээдэг ийм сэтгүүл болно гэдэг маш их тууштай болон туйлбартай хөдөлмөрийн үр дүн гэж хардаг. Барилгын маань сэтгүүл өнөөдөр нийтдээ 3000 гаруй байгууллага хүмүүст хэрэглэгчтэй болсон байна. Анх гарснаас хойш 150 дугаар гаргасан байна. Мөн одоо энэ хэвлэл мэдээлэл сэтгүүлдээ гаргадаг үндсэн гол асуудлуудаа барилга CGM гэсэн цахим сайтад тавьж энэ бол одоо бас 3000 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Одоо барилга CGM-ээс бүх мэдээлэл авч байгаа шүү дээ. Яг үнэндээ бол би нөгөө гүйцэж байгаа холоо учраас эндээс хүмүүсээс авах мэдээлэлийг нөгөө улсуудтай ингээд уулзахад бол тэн дээр тийм юм байсан, энэ дээр ийм юм байсан гэсэн ойлголт тийм яригддаг байгаа байхгүй. Тэр үн бол арай одоо жоохон бодиттой байх шиг юм байна байхгүй. Тэр би мэдээллийн орон зайд бол манай салбарт бол яхааргүй одоо томоохон байр суурийг эзэлсэн одоо хүмүүст бол бодиттой мэдээлэл хөргөдөг ийм одоо сэтгүүл гэж одоо ингэж үзэж байгаа.
Тэгэхээр 2000-ад оны одоо барилгын салбарын сэргэлтийн үед барилгын салбарт бол одоо барилгын эмээний гаргадаг мэдээлэл бол үнэхээр их дутагдж байсан. Тэр үед бол барилгын эмээ нь бол төрийн захиргааны байгууллага, хувийн компани, барилга угсралтын байгууллагууд, сургалтын байгууллагууд, жирийн инженер тийм ээ, албан тушаалтнууд энэ бүгдэд нь одоо өргөн хүрээнд хэрэгтэй ийм мэдээллийн орон зай байгааг бол их сайн мэдэрч одоо амжилттай үйл ажиллагаа явуулсан гэж боддог. Бүхэл бүтэн хот суурин газар. Бүх одоо төрлийн орон сууц, олон нийт иргэний бүх төрлийн үйлдвэр хөдөө аж ахуйн ямар л одоо барилга байгууламж байна. Тэр бүхэн л бол орж хандаж, тэр бүхнийг илрүүлж, сурталчилж, сайн мууг нь одоо ялгаж дэлгэж тавьж идэг ийм сэтгүүл. Ялангуяа манай барилгын салбарын тэнд одоо ажилтдаг бүх хүмүүст бол нөлөө өгөх ийм сэтгүүл байна. Нөлөө гэдэг утга нь өөрөөр хэлбэл хүн тэндээс сайн мууг олж хардаг, зөв буруугаа мэдэрдэг. Цаашаа яахагаа энэ сэтгүүлийн тэр үг хэл дотроос олж авдаг. Болж өгөөл энэ сэтгүүл нь магадгүй гадаадын одоо орнуудтай бас холбогдож, гадаадын бусад жилтсэд сэтгүүлүүдтэй бас холбогдож, өргөн хүрээнд өшөө их сурталчлах нэвтрүүлэх ажил хийх болтугай гэж ерөмөр байна.